Жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан түүхийн одонд Батлан хамгаалахын их сургууль нь анх 1921 онд Жанжин Сүхбаатарын санаачлагаар Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр байгуулагдсан Монгол улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг билээ. Түүхийнхэн он жилийн 95 жилийн хугацаанд тус сургууль нь эх орноо батлан хамгаалах энх цагийн бүтээн байгуулалтын үйл хэрэгтээ олон мянган боловсон хүчнийг бэлтгэн гаргасны дотор бүгд найрамдах Монгол ард улсын баатар төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн олон арван алдартай гавьяатнуудыг төрүүлсэн алдар суугаран бахархдаг их сургууль юм. Өнөө цагийн Батлан хамгаалахын их сургууль нь Монгол улсын зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд, иргэний байгууллагуудад өндөр боловсрол, мэрэгжил бүхий хүний нөөцийг бэлтгэх, үндэсний аюулгүй байдал батлан хамгаалах, цэргийн суурь болон хавсраг судалгаа явуулдаг цогц их сургууль болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжиж байна. Батлан хамгаалахын их сургуулийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын удирдлагын академи, цэргийн нэгдсэн сургууль, аюулгүй байдлын сургууль, цэргийн хөгжмийн сургууль, ахлагчийн сургууль, Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, цэргийн шинжлэх ухаан инновацийг хөгжүүлэх, Монгол улсын батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг хангахад чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, зохион бүтээх үндсэн чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллага юм. Батлан хамгаалахын удирдлагын академи өндөр хөгжилтэй ижил төстэй академийн төвшөнд сургалтыг явуулж батлан хамгаалахын удирдах албан тушаалд ажиллах офицер, төрийн албан хаагчдыг бэлтгэдэг. Цэргийн нэгдсэн сургууль Монгол улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг, ёс суртахуун, бие биелдрийн өв тех шүмүүжилтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай офицерыг бэлтгэх үүрэгтэй. Аюулгүй байдлын сургууль нь дээд боловсролын чанарын шинжилгээний бодлого шаардлагад нийцүүлэн сургалтын агуулга, технологиг сайжруулж, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, багш оюутны чадварыг дээшлүүлэн нийгмийн хариуцлага ухамсарласан эрдэмийн хамт олныг бэлтгэхэд оршино. Цэргийн хөгжмийн сургууль зэвсэг түвшний шинжилгээний бодлогын хүрээнд орчин цагийн соёл, урлагийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн мэрэгчсэн боловсон хүчин бэлтгэхэд зориулагдсан. Ахлагчийн сургууль өргөсөн тангарахта үнэнч, эх оронч үндэсний үзэлтэй, удирдах арга барилд суралцсан, бие биелдар, ёс суртахууны өв тех шүмүүжилтэй, удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ахлагчийн бүрэлдэхүүнийг чанартай бэлтгэхэд чиглэгдсэн. Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургууль хүний эрхийг дээдэлж хөгжих боломжийг тэг шангасан, багш сурагчдад ээлтэй сургалтын орчин бүрдүүлж, эх оронч үзэл төлөвчлөөр манлайлагчдыг бэлтгэхэд оршино. Батлан хамгаалахын их сургуулийн 3% нь удирдах бүрэлдэхүүн, 6% нь эрдэм шинжилгээний ажилтан, 10% нь сургалтын менежер, 41% нь багшлах бүрэлдэхүүн, 10% нь сургалтын дэмжлэг, 7% нь сургалтын туслах ажилтан, 7% нь цэргийн алба харуул хамгаалалт, 16% нь үйлчилгээний ажилтан. Нийт багшлах бүрэлдэхүүний 68% нь магистр, 27% нь доктор, 5% нь шинжлэх ухааны докторийн зэрэгтэй мэдлэг ур чадварын өндөр чадвартай найрсаг хамт олныг бүрдүүлсэн хамт олон юм. Батлан хамгаалахын их сургууль нь түүхийн он жилүүдэд Монгол улсад 70 гаруй мянган мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна. Эдүгэ Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн төгсөгчид зэвсэг түвшний офицеруудын бүрэлдэхүүний 93%, ахлагчийн бүрэлдэхүүний 95%-ийг бүрдүүлж байгаа ба тус сургуулийн төгсөгчдийн 80 гаруй хувь нь хөдөлмөрийн зах зээлд ажлын байраар хангагдсан нь сургалтын чанар үр хөгөөжийг илэрхийлсэн үзүүлэлт болж байна. Батлан хамгаалахын их сургуулийн гадаад хамтын ажиллагаа 10 гаруй оронтой батлан хамгаалахад цэргийн болон иргэний ихтэй сургуулиудтай шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна. Батлан хамгаалахын их сургуулийн 2030 он хүртэлх хөгжлийг дараах байдлаар томьёолж байна. Эх орон, эрдэм мэдлэг, эр зэрэг, тэсвэр хатуужил. Энэ бол Батлан хамгаалахын их сургуулийн үрээ.